За KineMaster аппликейшн ашиглаж зураг бичлэг эдитлэх буюу янзлах арга зааж өгч байна. За KineMaster руу оронгууд хамгийн түрүүнд цонх гарч ирнэ. Басаагаараа хөндлөнгөөрөө TikTok имжлэг үү, YouTube имжлэг үү гэд за нэг сонгоод өгнө. За гарцсан дээр байгаа бэлэн бичлэгээ оруулаад за тэгээ энийг хаажин дээрээ дараад нэмэх, хасах, дундуур нь хуваах хийж болно. За тэгээд дундуур нь хуваасан бичлэгийн дараа зураг оруулж болно. За одоо энд гэвлээ зэрэг бүтээх бичлэг явж байна. За энийг би дундуур нь хуваагаад ингээ хоёр тусдаа бичлэг болгож байгаа. За тэгээ ард нь дууг нь хааж болно, дуу нэмж болно. За тэнгуүтэй анимашнууд нь оруулаад өгч болно. За нөгөө бичлэг маань зураг болчлоо. За тэгээд хүссэн хэлбэртээ оруулж бас болно. За одоо болохоор бичлэгийн дундаараа зураг оруулах гэж байна. За өөртөө байгаа янзлахж байгаа бичлэгээ ихлэ сонгоно хацсан дээрээсээ. За бичлэгээ сонгочоод оруулаад өгнө. За нэг иймэрхүү урттай бичлэг хизээч урттай бичлэг байж болно. KineMaster бол нэг юу голдгоо. Багтаамж голдгоо. Маш урт бичлэг байсан ч гэсэн янзлал эдэлээд өгдөг. За иймд байна. За тэнгууд энийгээ одоо арийн дууг бас хааж болно. Арийн дууг хаахын тулд volume руу ороод артлын дууг тэг хуртал нь хаад өгчин. За ингээд ямар ч дууг бичлэг болчихно. За тэнгууд нарт нь өөрийнхөө дуртай дууг оруулж болно. За би болохоор өөрт нь байгаа нэг дуунаас өөр дээр бас олон дуутай байдаг. Гэтэ аудио хэлбэрээр бас хадгалсан дуу оруулж болно. За ингээд ийм дуу оруулж өгч болно. За ингээд өөр дуутай болчихно. За ингээд аль хүртэл оруулсан бүгдийг тасалж бас болно. За ингээд бичлэгээ хоёр хуваачна. Хажны дээр хоёр хуваангуудаа янз бүрийн анимашн оруулаад тэг дундуур нь зураг оруулж өгнө. Зураг оруулалтаа саяны бичлэг оруулсан хэсэг рүү ороод ямар зураг байна бүгдийг нь оруулаад өгч болно. За ингээд бичлэгээ таслаад дууг нь хаагаад шиндээ оруулаад одоо зураг оруулж өгнө. Ямар ч хамаагүй зураг. За би өөрийнхөө зургийг оруулчихъя. Ингээд ихтэй таслажсэн одоо ингээд нэг бичлэг зураг бичлэг гэдэг одоо нэг юм урт бичлэг болно гэсэн үг. За ингээд явж байна. За ингээ хойш нь тасалчээ. Богино бичлэг хийчихье гэж бодвол энийг хостгаад за нэг иймэрхүү минут хүрэхгүй нэг юм жижиг бичлэг хийж бас болж байна. Гар утас дээр хамгийн ойрхон гарын дээр хамгийн хялбархан хийдэг гэж байгаа шүү. За энийг болохоор өөрийнхөө хадгалсан дуу. Сайн байцгаана уу? Нийслэлийн хүүхдийн далай. За би энэ бичлэгийн хоолойгоо нэмчихье. За тэгээд ингээд сайн байцгаана уу? Нийслэлийн хүүхдийн далай сэтгэлийн бэлтгэл байгууллагын багш оюун дэлгэр байна. Ингээд та бүхэндээ өөрийнхөө туршлага суулцаад бэлэн боллоо. За ингээд болцсон гэж үзвэл баруун зүүн дээрээ дараад save as video текстээр дарангууд утасны галерейд шууд хадгалтад ороод ирнэ. Та бүхэн манд тушаад зэрэг хамгийн амархан гоё аппликейшн шүү. Баярлалаа.